За сайн байцгаана уу? Өдөр болгон баяр YouTube сувгийн хамгийн эхний бичлэг хүрч байна. За тэгэхээр манай сувгийн хувьд хамгийн эхлээд ямар төрлийн бичлэгүүд оруулах вэ гэхээр бид нар ер нь бүгд найрамдахтай дардуулсаас төрөл бүрийн аппликейшнуудаар дамжуулаад худалдаа авалт захиалга хийж сурч байгаа тийм ээ. Тэгэхээр мэдээж эндээс худалдаа авахаас хамаагүй маш хямдар худалдаа авах боломжтой. За гэхдээ хамгийн гол нь биднэрт ямар асуулт тулгардаг вэ гэхээр зураг бичлэгэн дээр бол нөгөө бараа минь халаад идэгтэй. Маш гоё чанартай гоё шүүгээ рекламадад байдаг. Гэвч яг ирээд авахад материал нь ямар байх бол царайц нь уулна гэдэг үн боломж ирнэ те. Яг ирсний дараа бодит байдал ямар байх гэдэг дээр маш их эргэлздэг. За миний хувьд ч гэсэн олон төрлийн бараа бүтээгдэхүүн захиалдаг хүмүүс захиалж өгдөг. Гэхдээ ирсний дараа бас асуудал гарах тохиолдол зөндөө байдаг. Тэгэхээр эндээс заавал хятаас эхлэхгүй эндээс ч гэсэн хотоос зарим нэг онлайн шопоос бараа захиалгаар шал өөр бараа бүтээгдэхүүн ирчдэг шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг захиалсан бараа маань ямар бараа байна вэ гэдгийг захиалгын зурагтай нь ирснийхэн дараа задлж үзүүлээд ямар баяг ямар ирсэн бэ гэдгийг ингээд анбокс хийгээд та бүхэндээс танилцуулаад явъя гэж бодлоо. За тэгээд өнөөдөр бид өнгө сая каргоноос бараа авсан байна. За энэ дотор юу байгааг харцгаая. Тэгээд бид тэгээ хажууд нь яг би бол пинтотоогоос захиалсан шүү. Тэгээд пинтотоо дээр ямар хөө царайцтэй байсан бэ? Ямар бараа байсан бэ гэдгийг дараа нь харуулъя. За энэ юу вэ гэхээр энэ хөлн байна. Бараа маань яг ямар бараа вэ гэхээр тавтантай харуулъя. За энэ бол одоо каргон доолгомти доо тийм ээ. Хайрцаг нэгэд муухай. За энэ бол юу юм наалцсан биш үү? Хайрцаг гэж хагараад ирсэн байна. Тийм хасаа хайрцгийг гаднаас нарахад л жоохон тийм болцсон байсан. За одоо яг доторх бараа маань зүгээр байгаад энэ ажиллаж байвал одоо дүүрсэн гэж бодъё да тийм ээ. За нэг юм маш их хөрхий зям болоход үзье. За энэ манай ирчүүд бол яг юу гэдгийг надад хэлэлтгүй сайн мэдж байгаа хаа. Лазер хэмжигч. За үндсэн бараа маань байна. Энэ дотор нь гэж юмс бол хөдлөх ёстой юу? Юу гэж бодож байна? Үгүй хаа. За ингээл ийм болохоор л айцтай байгаад байгаа шүү дээ. Яана за энийг одоо заавчлаарай. Зүгээр ингээд энэ авах болгочоор болох юм уу? За бараа үндсэн хэмжигч байна. За батарей. 2 шиг батарейтай. Удирдлага байна. За энэ одоо хөлн дээр тогтоодог энэ хавчигч нь хөлний суур хөлн дээр тогтоодог одоо тавхай гэдэг чинь тий. Тэр байна. За тэгээд ийм соронцтой суур байна. Доороос соронцтой. За төмөр гадаргуу дээр төмөр гайлах гэж байгаа төмөрөөр юм хийж байгаа бол соронцтой суур мэдээж хэрэгтэй. За ийм доороос үзүүртэй ийм суур байна. Гэт нэг 2 төрлийн суур, том трипод 3 гэртэй суур. За энэ юу вэ? Заавчлаар би яг бас энэ талаар мэргэжлийн хүн биш болохоор сайн мэдгүй гэл та нарт цог гайхаал. Ингээд ийш өргөдөм байх. Энэ бүтээгдэхүүнийг хүнд захиалж өгсөн болохоор сайн мэдхгүй доторын сулаад хөдөлгөөр нь идэрхий юм чи юу гээл гайхаад байна. За ингээд ямар ч нэг юм өргөдөг суур байна бас. За одоо бас нэг юмд хэрэгтэй л баг. За тэгээд цэнэглэгч байна. Type-C оролттой юм байна. Батарей 2 батарей байсан тийм ээ. 2 батарейг бол Type-C-гээр цэнгэлдэг юм байна. За нэг зүгээр
Гар утасны цэнэглэгчээр ч гэсэн цэнгэлж болох гэж бодож байна. 5 вольт 2.5 ампер гэхээр энэ бол зүгээр гар утасныхаа цэнгэлж болох. За энд нэг юм төмөр суур байна. За гол нь нөгөө гэрмэл жоох эвдрэлтэй ирсэн болохоос бүтээгдэхүүн нь бол суудлага юм шиг шүү. За power дээр нь дараад. Энэ power гэхэлэр ахыг дарж болохгүй байна. Яаж асаах вэ? Оо. Юу болсон бэ? Яагаад дураад байгаа юм бэ? За ингээд зүг хараад. Оо. Ингээд ямар нэг одоо гаймор ч юм уу байдлын ажил дээр тэгшхэн байна уу, үгүй байна уу гэдгийг нь хэмждэг төхөөрөмж байгаа. Төхөөрөмж гисэн. Тэс энэ нөгөө power тавчлаар байна. Энэ тавчлаар биш юм да. Таач юм биш дээ. Эвэр дарах, өвчээр дарах гэдэг тактикуулаад байгаад чи. За, ийш дээр даруулъя. За. Асуудалгүй. Ингээд сул хөдөлж өөрөө stabilizer буюу одоо ингээд сул хөдөлж мэдэрдэг юм байна л да, тийм ээ. За, энэ бараа бүтээгдэхүүн яг одоо хэдэн төгрөгөөр захиасныг нь ямар зурагтай байсныг нь та бүхэнд яг одоо хадж харуулчихъя. За, миний хувьд бол таалагдлаа. Энэ бол ингээд бариад үзээд материал хэмжүүл бол боломжийн сайн бай. Зарим ингээд ивдэг гэмээр материалд ирсэн байдаг шүү дээ, тий. Зарим бараа бүтээгдэхүүнүүд тийм жоохон онцгүй ирсэн байдаг. Энэ бол материал бол тажгүй сайн санагдчих шүү. Томцрын чанар тойруулаад төмөр хэсэг нь бол хатуу төмөр юм байна. Зөөлөвч эрдэнэтэй юм байна. Ион батарейтай гэсэн. За ийм хоёр батарейтай. За эхний бараа маань л одоо ийм байлаа. За тэгээ өндөр газар байршуулахаар бол хөлтэй хөлн дээр тэгш устай. За мэдээж энийг бол судалж хахад Монголд байгаагаас багтаалд орж 2 дахин хямдханаар захиалж болж байсан. За тэгээд яг дэлгэрэнгүй үнийг нь та нарт хажууд харуулад өгнө. За ингээд утраач дараагийн бүтээгдэхүүн. За үргэлжлүүлээд та нартай би яг өмнө нь захиалж байсан захиалаад ирсэн байгаа бүтээгдэхүүнүүдээс бас давхар танилцуулаа явуучих гэж бодож байна. За маш жижиг хөргөн бүтээгдэхүүнүүдийг газ. За ингээд болцсны тавиур одоо бол би хэрэгжилж байгаа. Ингээд харант авчулцдаг. Ягаад ийм загварыг сонгосон бэ гэхээр миний машин Prusa 20 загварын машин болохоор ийм наалддаг суурнууд тогтох газар байдаг юм аа. Тэгээд яг энэ гоё тэгшхэн гадаргуу дээр наалддаг суурал гоё болдог шүү дээ. Тэгэхээр Prusa 20-д бол тийм тэгшхэн талбай байхгүй. Би л гэж боддог. Тэгэхээр ингээд ийм дандаа ийм номерсон жагаан тиймэрхүү талбайнууд байгаа учраас тийм наалтдаг наагаад хөрөмжгүй ингээд наацхаар яг энд наацыг гэсэн цай бол юусаа байхгүй бод тийм аа. Тэгэж л нөө салааны нэг юм барцгар тоос тогтдох гэдэг лөө те. Тийм хамгаалалтай материалтай учраас бас цаавар сайн наалддаггүй. Тийм учраас хамгийн зөв загвараар шийдэл бол энэ юм шиг санагдсан шүү. Тэгээд ийм сүртэй мөртлөө ингэж хавчдаг биш зүгээр соронцтой загвараас байд юм билээ. Тэр бас зүгээр санагдсан. За яг зөв бүрс хортой болч тээ. За энийг бол маш хямдхан авсан. Хажууд харуулчихъя. Энд бол мэдээж игнээс үтэй байдаг тий. За үргэлжлүүлээд дараагийн миний захиасан бараа юу вэ гэхээр Goku Ultra Instinct. За яг үздэг хүмүүс ойлгох хаа тий. Тэгэхээр заавал Goku гэхгүй ер нь юм аним сонирхдаг залуучууд хүүхдүүд өндөр маань залуучууд найзууд маань фигуруудыг маш үнэтэй авдаг штэ бас тий. Энд бол маш үнэтэй байдаг. За тэгээд үнэтэйгээс гадна юм царай зүсийн жоохон сонин гусцсан би хэлбэр хэмжээр жоохон онцгой байгаад байдаг штэ. Тэгвэл пиндуудаас захиалахад бол их боломж ирсэн шүү. За энэ бодлоос их гоё загвар байгаа. За би та нарт угсраад
харуулаа тий. За ингээд. За энэ суурин дээр нь угсардаг. За юм ультра инстинкт. Гоку за хитэр захиалсан бэ? Үнийг нь хажууд харуулж байгаа. Харуулчих. За тэгэхээр энэ доор бас батарей орноо. Батарейтай гэрэлтэй. За харахад бол их гоё хэрэгтнүүд л нэг санагдахгүй байх л та. За ингээд дэшиг улаан гэрэл хасдаг. За ийм хөөрхөн гоё загварыг бол за Монголд бол байвал үнэтэй байгаа. Гэхдээ ер нь л олдохгүй байх. Тийм ээ? Тэгэхээр яг энэ төссөн өөрөө дуртай загварын фигуруудаас урдаас бямдуудаас захиалаад авахд боломжийн билээ шүү. Надад бол их таалагдсан. За үргэлжлүүлээ дараагийн барамын зан жижиг юм харуулад энэ удаагийн бичлэгээ дуусгая. Энэ юу вэ гэхээр за нэг хэсэг тем их модонд орсон шүү дээ, тий? Яг тэр үеэр захиалж байсан, темугаас захиалсан. Хэрэгтэй юм шиг хэрэггүй юм шиг за хэрэг болчих чинь болов гэж нэг хүн захиалцдаг шүү дээ. Тэгээл захиалцъя. Энэ юу гэхээр нэг Type-C утасны цэнэглэгчний одоо юу гэх өглөө хамгаалалт юм хог тоос орохоос хамгаалсан юм таг байсан л да. За үндэл хэрэглэегүй дээ. Ийм яг үндэ бол амьдралын хэрэг болдгүй юм бэл. Яг гэж хэлээ одоо ингээл байж л байна. Утан дотроо нэгхийг аваад хийсэн. Тэгээд нэг цэнэглэгээл авч тавьчаал тэгээд л мартчих юм бэл. За яг зориод бүр хөдөө гадаа явахаар бол яхаа тэр үедээ авч яваад за яхаа юм тэрэг болох вэ гэж бодсон бэ гэхээр тэгээд мэдээж жижиг сэжиг тоос шороон бохирдлоос бол утас маань өөрөө хамгаалагдаж тэрийг бодолцож хийсэн байгаа шүү дээ. Яхаа яг усны хамгаалтгүй утас болвол устай ойрхон бичлэг хий гэж бодвол яхаа хийч бол та гэтэл ерөн сүлийн утаснууд өөртөө л бүтэн усны хамгаалалт болсон шүү дээ. Тэгэхээр за нэг хэрэг миний хувьд бол зөвхөн хэрэггүй юм байна гэж бодсон. За авсан үнийн дүнгийн линк дээр бас хажууд байрлуулъя. За тэгээд бүх бүтээгдэхүүнүүдээ би харуулсан бараанууд болгоно хажууд нь линкийг тавиад үнийн тавиад хэрвээ та нарт бас таалагдах юм бол тийм үнээрээс захиалаад боломжийн санагдчихвэл те захиалаад үзээрэй. Үнэхээр боломжийн гоё байсан бол би гоё магтаад боломжийн гоё сайхан байсныг нь хэлээд явж байгаа. Тэгээд бас тийм хөрөөл бас яг бюджет байдлыг нь хэллээд байгаа болохоор та нар мань тэгээ өөртөө шийдээд сонгоод бараагаа захиалаарай. За тэгээд дараагийн бичлэгээр удахгүй болцъё.